Танд үнэн голосоо дургүй, таныг байнга шүмжилдэг хүний дэргэд байх ямар мэдрэмж төрүүлэх вэ? Эсвэл хэнийг таныг шархалсан сэтгэл, өөрөөсөө хүртэл нууж явдаг бодлоодыг олж мэдчих вэ гэж айж байсан уу? Францын философч Жон-Пол Сартре энэ мэдрэмжийг ердөө нэг өгүүлбэрээр тайлбарсан байдаг. Там бол бусад хүн. Тэр тамыг гал, чөтгөр, дарчлаан гэж төсөөлөгүй. Харин ердөө нэг өрөө, гурван хүн тэгээд хаалттай хаалга. Өнөөдөр бид no exit буюу гарц үгүй жүжгээр дамжуулж хүмүүс яагаад бусдын бодлоор өөрийгөө тодорхойлдог тухай ярилцъя. Жич. Энэхүү бичлэг жүжигээс спойлер агуулна. Хэрв та өөрөө уншмаар байвал эхлээд номыг нь уншаарай. Нэг суултаар гяс уншигдчих жижигхэн жүжиг шүү. Жүжигийн тухай. No exit жүжигт ердөө 4 дүр гардаг. Wallet. Тамд ажилладаг хүмүүсийг өрөөнд оруулж өгдөг ажилтан. Гахсын. Дайны үеэр эх орныхоо төлөө тултгаас зүгтэж байгаад буудуулж нас барсан гэр. Ам дахуудаа эхнэрээ удаа дараараар нь тавьж сэтгэл зүйн хүч хэрхэлэл үлддэг байсан. Инээс хатуу садист зан чанартай эмэгтэй. Тэр үеийнхээ их нартай явуултаж эцэст тэдний амьдралыг сүрүүлж хамтдаа авахд хүрдэг. Стелла. Мөнгөний төлөө өөрөөсөө ах хэртэй суусан ш дараа нь түүнийг хуурч жирэмсэн болдог. Тэр төрсөн хүүхдээ хөнөөж дурлал залуун түүнээс олж ямаа орлсон учраас мөн хамд ирсэн. Эдгээр 3 хүн эхэндээ бие биенээ танихгүй. Гэтэ бүгд өөрсдөө тамд ирсэн гэдгээ мэднэ. Тэд бүр өөрсдийнх нь оршуулах хэрхэн болж байгаа хүртэл харсан байдаг. Гэхдээ тэдний төсөөлж байсан шиг гал, чөтгөр, дарчлаан огт байхгүй. Зүгээр л алхан сойжтой, уучны тавилгатай, 3 хүнтэй, нэг өрөө. Тийм болохоор гахсан хамгийн түрүүний ингэж асуудаг. Энд шүдний ов байт юм болов? Өмнөний хэлэхэд би ч гэсэн хамгийн түрүүнд асуух байсан баха. Жинхэнэ там. Эхэндээ тэд гайхна. Яагаад заавал бид 3-ын хамт байна вэ? Бид яг ямар нүгэл хийсэн юм бол? Гахсан өөрийгөө дайны эсрэг их таймныг дэмжигч хүн гэж итгүүлэхийг оролддог. Гэвч сэтгэлийн гүнд нэг бодол байнга түүнийг зовоож байдаг. Би зүгээр л айсандаа зүгтсэн хулчхар нэгэн. Тиймээс тэр ганц өгүүлбэрийг сонсхийг хүсдэг. Чи хулчхар биш. Стел харин нүглээ нүүн далталж өөрийгөө гэмгүй эмэгтэй мэт харагдуулахыг оролддог. Түүний хувьд амьдралын утга нь эрэгтэй хүнээс анхаарал авах, хүлээн зөвшөөрөгдөх мэдрэмж. Харин инээс л ингэж хэлдэг. Биднийг энэ хамтд байлгаж байгаа нь учиртай. Тэр өөрийгөө муухан гэдгийг аль хэдийн хүлээн зөвшөөрсөн. Аажмаар тэд нэг зүйлийг ойлгодог. Бидэнд тамийн гал хэрэггүй, дарчлаан хэрэггүй. Учир нь тэд өөрсдөө бие биенийхээ там юм. Бусдын үдээр би. Жүжигийн нэг сонирхолтой деталь бий. Тэдний өрөөнд ямар ч тол байдгүй, мөн гэрэл хизээч унтардаггүй. Тиймээс өөрийгөө яаж харагдаж байгааг мэдэх цорын ганц арга нь бусдын харц. Зөвхөн гадаа төрөгч биш. Өөрийгөө хэн болохыг хүртэл нөгөө хүмүүсээрээ тодорхойлуулах хэрэгтэй болно. Гахсууны хувьд инээсээс хүлээн зөвшөөрөгдөх нь чухал. Яагаад гэвэл инээс түүнийг хулчхар гэж харж байгаа. Тиймээс гахсын инээс намайг хулчхар биш гэж хэлвэл би хулчхар нэгэн биш байж магадгүй юм гэх бодол толгоонд нь байна. Эндээс нэг асуулт гарч ирнэ. Хэрвээ хинч таныг ухаантай гэж хэлж байгааг бол та өөрийгөө ухаантай гэдэгт итгэхгүй байсан уу? Бид бүгд дотроо өөрсдийнхөө тухай нэг хувилбар бүтээсэн байдаг. Би нэг иймэрхүү хүн дээ. Гэхдээ тэрийгэ хэн нэгнээр батлуулахыг хүсдэг. Тиймээс би өөрийгөө юу гэж бодож байна? Хангалтгүй. Бусад намайг юу гэж бодож байна? Бас л хангалтгүй. Харин бусад намайг хэн гэж бодож байна гэдгийг би өөрөө яаж хүлээж авч байна вэ? Тэр л жинхэнэ би болдог. Тийм учраас там бол гал биш. Орчин үеийн там. Өөрөө яг хэн байхаас үл хамааран хүмүүсийн харцаар тодорхойлогддог нэг жишээ бол жүжигчин Сидней Свиний юм шиг санагддаг. Тэр Euphoria цувралаар олон танигдсан. Гэтэ хүмүүс түүнийг жүжигчин гэхээс илүү Кассигийн дүрээр нь эсвэл биеийн галбараар нь л хардаг. Жүжиглэх ур чадвар нь биш, түүний гадаа турхил ярианы сэдв болдог. Ингиш нэг дүр, нэг харцанд гацсан жүжигчид ихэвчлэн өөрсдийн ур чадварыг батлахын тулд өөр төрлийн дүр тоглох хэрэгтэй болдог. Гэхдээ заримдаа тэр тойргоос гарч чаддаггүй. Яг л no exit. Гарч байхгүй,
хүмүүсийн харцал бий. Та асуудал яг эндээс эхэлдэг. Бусдын оршихуйг өөрийнхөөсөө дээгүүр тавиад жинхэнэ өөрийгөө тэдэнд харуулж дахин өөрчлөх боломжгүй. Заримдаа өөрийгөө хит чууж суухын оронд яг бодож явдаг зүйлээ пал хийтэл хэлчихээр сэтгэл нэг л сайхан болдог доо. Яг л өөрөөсөө алсарчихсан байсан би өөртөө эргээд өгч байгаа мэт. Эсвэл яриа өдөх гэж өөрийгөө хүчлэн ядснаас юу ч арахгүй чимээгүй суух нь хаяа илүү амар санагдаж байсан уу? Бас бөөнөрөө байж байхад хэн нэгэн танаас огт өөрөөр тодорхойлоход маргалтаж өөрийгөө хамгаалахын оронд наа чиний л бодол гэд орхиож явхад яг л Монголын хасах төчийн хэм талон кафе ууж байгаа юм шиг дотроосоо дулаацах мэдрэмж төржсэн үү? Бодоод үзэхэр бид хүний нэгэнд амьдарч байгаа болохоор нэгэндээ таалагдах, хүлээн зөвшөөрөх гэж хичээдэг. Тэр нь буруу биш. Түүнээс өмнө өөрийгөө хүн залж, өөрийгөө зөвшөөрч сурах нь магадгүй илүү чухал. Сонирхолтой энэ жүжигийн төгсгөлд тамийн өрөөний хаалга нэгддэг. Тэд хүсвэл гарч болно. Гэхдээ хинэмч гардаггүй. Яагаад гэвэл тэд бие биенийхээ хүлийн зөвшөөрөлтөөс салж чаддаггүй. Ингээд гахсын нэг өгүүлбэр хэлдэг. Хам бол бусад хүн.